Арамын төргийн үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн даавар юуж та бүхэнд Монгол телевизийн цамхгаас үрдэг цоошин хэлэлцүүлгийг хэлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид сэдвээ хямралын эдийн засаг гэж нэрлсэн байгаа. За тус сэдвээр бид хүн олон улсын валютын сан, Монгол Улсын засгийн газар хамтран хэрэгжүүлэх гэж буй шинэ хөтөлбөрийн талаар ярилцсан. За хэлэлцүүлгийг эхлэхээс өмнө мөн зочдоо танилцуулахаас өмнө манай редакцийн бэлтгэсэн товч сурвалжлагыг үзээд хэлэлцүүлэгтээ орцгоё. Монгол Улсын засгийн газар олон улсын валютын сангийн төлөөлөгчтэй олон улсын яриаг хэлэлцээр хийсний үр дүнд хамтран өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохироонд өнгөрсөн сарын 19-нд хүрсэн юм а. Өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай хэрэгжиж, энэ хүрээнд олон улсын валютын сангаас 449 Америк долларын санхүүжилт олгох бол хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, бүгд найрамдах Солонгос улс зэрэг түншүүдээс 3 хүртэлх тэрбум Америк долларын дэмжлэг үзүүлэхээ хамлаад байгаамаа. Мөн бүгд найрамдах Хятад ард улсын Ардын банк, Монгол банкнд нээгээд байгаа 15 тэрбум юанийн swap шуумын хугацаагаа дахин 3-аас доош үжилээр сунгах боломжтойгоо илэрхийлээд байсан. Ингэснээр хөтөлбөрийн нийт гадаад санхүүжилт 5.5 тэрбум долларт хүрч байгаамаа. Дээрх санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглахаар тохиролцоонд хүрсэн гэх. Тэгвэл сар шинийн өмнөхөн бүгд найрамдах Хятад ард улсын Төв банк, Монгол банк хооронд хэлэлцээ хийж 15 тэрбум юаны swap хийцлийн хугацаагаа дахин 3 жилээр сунгаснаа мэдэгдсэн. За тэгвэл хөтөлбөрт хамрагдахын тулд манай улс төсвийн зардалаа бууруулж, орлогыг нэмэгдүүлэх хүрээнд 7 төрлийн татварыг нэмж, зарим төрлийн халамжийг танах, банкны салбарт үнэлгээний системийг нэвтрүүлэх, за Монгол банкн дээр байгаа төсөвтэй адилтгах хэмжээний үйл ажиллагаагаа төсөв рүү шилжүүлэх шаардлагуудыг биелүүлэх ёстой болж байгаамаа. Валютын сан Монгол банк засгийн газар хамтраад эдийн засгийн өсөлтийг 2017 онд хасах 0.1 хувьтай байх орчмоор тооцоолсон. 18 онд бол эдийн засгийн өсөлтийг 1.8% хүргэх, 19 онд бол 8.1% хүргэхээр ийм тооцоол хийсэн гэдгийг та бүхэнд хэлье. Төсвийн шинжтэй маш олон төсөл хөтөлбөрүүдийг Монгол банкнаас санхүүжүүлж нийтдээ 8 их найд төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Монгол банкнаас бол гаргасан байгаа. Энэ бол төсөвд хаач тусаагүй ийм их өсвөрийг Монгол банк өөрсдөө шийдээд гаргачихсан. Тэгэхээр ийм төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдийг цаашаа хязгаарлах, зогсоох ийм чиглэлээр бид үйл ажиллагаа явуулнаа. Энэ бол мөнгөний бодлогын чангаралтын гол илэрэл бол ингэж гарч ирэх ёстой гэж бид үзэж байна. Төсвийн зардлыг бууруулах хүрээнд 1-р 2016 он гэхэд эрэгтэй хүний тэтгэврт гарах насыг 65, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврт гарах насыг 65 болгох зорилтыг хүлээсэн бол 2-дугаарт эх 2 жилдээ цалингийн зардлыг нэмэхгүй байхаар 3-дугаарт 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд бус зөвхөн зорилтод бүлгийн 40% нь өгч ингэхдээ үүнийгээ хоолны толон байдлаар олгохоор 4-дугаарт нийгмийн халамжийн давхцлыг арилгаж, 5-дугаарт цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангахгүй байх үүргийг хүлээсэн байдаг. За харин татварын орчны хувьд 7 төрлийн татварыг нэмэгдүүлэх үүргийг хүлээгээд байгаа юм. Хамгийн гол нь эрх баригчид урьдчилан тохирсон эдгээр нөхцлүүдэд биелүүлэх ёстой. Мөн эх 3-дугаар сард олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл манай хүсэлтийг авч хэлэлцээд баталбал хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм а. Засгийн газрын хувьд төсвийн алдагдлыг бууруулах нь хамгийн гол зорилт болоод байна. Өнгөрсөн хугацаанд төсвийг төлөх бодлого баримталсан нь Монгол улсын эдийн засагт одоо тулгараад байгаа хүндрэлүүд өрийн их дарамтын үндсэн шалтгаан юм. Одоо хөтөлбөрт хамруулах эсэх асуудал манай захирлуудын зөвлөлийн шийдвэрээс хамаарна. Захирлуудын зөвлөлийн хурал болохоос өмнө 2 зүйл хийгдсэн байх ёстой. 1-р санхүүгийн дэмжлэг олгохоор саналаа илэрхийлсэн байгууллагууд баталгаагаа гаргаж өгөх ёстой. 2-р засгийн газраас урьдчилсан нөхцөл хангасан байх ёстой. Энэ 2 нөхцөл хангагдаж ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоогоо биелүүлсэн тохиолдолд захирлуудын зөвлөлөөр батлагдах магадлал өндөр байдаг. Харин ардчилсан нам энэхүү тохироонд ард иргэдэд чиглэсэн татваруудыг нэмж байгаа нь тэдний амжиргааг зарцааж туйлдуулах гэсэн бодлого гэж дүгнэж байгаа юм. За мөн ингэж зоригтой татвар нэмж байгаа хэрнээ төсвийн зарлагыг бууруулахад дорвит тодорхой зүйлүүд тусгаагүй байна гэж шүүмжилж байгаамаа. Цалин нэмэхгүй байх. Цалин нэмэгдээгүй үед бидний хэрэглээ буурсан үед дээр нэмэгдээд хуримтлал буу болгохгүй ийм ядуу иргэдийг буу болгох ийм төсөл рүү орж болцсохгүй нөхцөл байдал үүсэж байна гэдгийг бид хаана анхаарах хэрэгтэй. Энэ бол Монголын эдийн засаг дахь нөхцөл байдал төдийгүй Монголын хүн амын ард түмний амжиргааны төвшинг цацааж байгаа ойлголт гэж ойлгох хэрэгтэй. Нэг төрлийн албан хаагчид ноогдох
иргэний тоо бол дэлхийн дунджаар бол 100 орчим байдаг. Гэтэл Монгол улсад бол хамгийн өндөр буюу 18 хүн байдаг. Хэрвээ энэ нэг хүнд ногдох төрийн албан хаагч ногдох хүний тоог 21 буюу одоо 15%-аар тандлаа гэж үзэхэд бол ойролцоогоор 800 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Тэгээ энэ тал дээр ямар нэгэн тийм зөвлөгөө өгөөг байна. Хоёрдугаарт нь ер нь төрийн байгууллагуудын зардлыг 5%-аар одоо танахад ойролцоогоор 450 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдэнэ. Энийг бол жишээ нь одоо энэ ээлж тус чуулганаар хилцэж олон улсын валютын санал тавиаг байна. Тэгэхээр энэ зөвхөн энэ хоёр одоо хэмнэлтээс л ихэд ойролцоогоор 1 тэрбум 250 буюу тэр олон улсын валютын сангийн санал болгоод байгаа 440 сая долларыг бидрээ олчих боломжтой. Тэгэхээр энэ бол энэ олон улсын валютын сан бол Монголын эдийн засгт тус нэмэр болох биш, харин илүү боомлсон, хөгжлийг удаасгасан тэр зүйлийг санал болгож байна гэдэг нь эндээс харагдаж байгаа. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар тохироонд хүрээд байгаа гэх энэхүү мэдээлэл манай улсын гадаад нэр хүндэд эергээр нөлөөлж эхлэв байгаамаа. Тодорхойлбол Хөгжлийн банкны евробондын 580 сая Америк долларын эргэн төлөлтийг өөр бондоор солихыг хөрөнгө оруулагчид нь зөвшөөрч олон улсын байгууллагууд манай зээлжих зэрэглэлийг хിവэрүүлдэж засгийн газрын болоод бусад бондууд өсөд байгаамаа. Хамгийн гол нь эдгээр эерэг өөрчлөлтүүд олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар тохироонд хүрээд байгаа гэх мэдээлэлтэй шууд холбоотой гэж шинжээчид дүгнэж байгаамаа. За яг энэ асуудлаар ярилцахаар бид студидд зочдоо урьж авчираад байна. Би зочдоо танилцуулъя. Миний баруун гар талаас Монгол банкны судалгаа статистикийн газрын захирал Ганчар хүрэлцэн ирсэн байна. За эдийн засагч Дор Чанд хүрэлцэн ирсэн байна. За миний зүүн гар талд Дэлхийн банкны эдийн засагч Алтан Цэцэг хүрэлцэн ирсэн байна. За Icon Цэгийн сайтын ерөнхий редактор сэтгүүлч Болорт ирсэн баярлалаа. За мөн эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Төвшин Төгс нар хүрэлцэн ирсэн байна. За сая бас пакэж мэдээлэл дээр гарсан одоо Монгол Улсын Хөгжлийн банкны бондыг хуралдаа аймаг нэртэй засгийн газрын бондоор арилжаанд амжилттай яваад ирсэн сангийн амны төлөөлөл маань за энэ нэвтрүүлэгт оролцсон гэсэн боловч хүндэтгэх шалтгааны улмаас бас хүрэлцэн ирж чадаагүй байна. За бид уламжлал ёсоор Гөгөө Цэгийн дээр өнгөрсөн баасан гарагаас эхлэн санал асуулга явуулсан байгаа. Тэгэхээр олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар манай улсад ямар давуу тал үүсэх вэ гэсэн 3 хариулгатай ийм санал асуултанд за хариулсан онлайн хэрэглэгчдийн эдийн засгаас сэргээх зөв алхам гэж 47% нь үзсэн бол төсвийн орлогыг нэмэгдүүлэх давуу талтай гэж 8% нь үзсэн байна. За давуу тал үүсэхгүй гэж 45% нь буюу 117 онлайн хэрэглэгч хэлжээ. За тэгэхээр яг олон улсын валютын сан болон засгийн газар хамтарсан мэдээлэлээ бүтэнсэн өдөр хийснээс хойш бол хэвлэл мэдээллээр бол яг ийм хилцүүлэг бол их бага явсан. За анализ мэдээлэл гарч ирсэн хэвлэлийн мэдэн дээр бол улс төрчдийн өгж байгаа мэдээлэл дээр бол зарим нэг дүгнэлтүүд бол онлайн ертөнцид явж байгаа. Тэгэхээр хамгийн ихний асуултаа бид Орчанд эдийн засгчаас та хуучин олон улсын валютын сан болон сангийн амд бас ажиллаж байсан болохоор олон улсын валютын сан Монгол улсын хувьд хэршин байгууллага бай 90-ад оноос хойш Монгол улсыг яг хэдэн удаа ийм өөр хөтөлбөрт хамруулж байсан талаар бас түүхээс эхлэе гэж бодлоо. Та бас өөрийнхөө туршлага дээрээс хуваалцахгүй. За тэгэхээр нэг 3 одоо өнцөг байна л да. Нэгдүгээр өнцөг нь бол энэ валютын сан ямар учиртай юм бэ? Яагаад бид нар ийшээ яваад орсон бэ гэж. Тэгэхээр бид бүгд мэдж байгаа 1990-ад он бол эдийн засгийн хувьд бол маш хүнд үе байсан. Оросын одоо тусламжийн грант бол хаагдсан байсан. За хятад руу бид нар ингээд харьцахад бол хятад бол мөнгө ол байсан. За ерөнхийдөө бол импортын бараа бүтээгдэхүүнүүд бүгдээрээ бид нар хятадаас оруулж ижсэн тэр үе. За яг тэр үед мөн одоо Оросын хамаарлаас эдийн засгаа аваад урагшаа хятадын хамаарлалд орох уугүй гэдэг тийм нэг шийдлийн цэг байсан юм ба. Тэгээ тухайн үед одоо сангийн сайд дээр ажиллаж байсан Монгол банкны бас ерөнхийлөгчөөр ажиллаж байсан энэ өвгчүүтэй ингээд уулзахад настангууд маань ингэж хэлдэг юм л дор чандаа бид нар бол нэлээд их хуралдаж шийдвэр гаргасан юм аа. Тэгээ бид бол үнэхээр хүнд байдалд байсан. За хятад бол туслахад бэлэн байсан. Гэхдээ бид энэ бодлогыг урт зүгийн бодлогыг сүрж олуулсан байдлаар орсон юм аа. Ингэхдээ хамгийн түрүүнд 92 онд валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнд орсон нь бол энэ бол үндсэндээ бол эдийн засгийг одоо бие даасан байдлаар цаашаа хөгжүүлээ гэсэн энэ одоо суур нөхцөлийг тавьсан гэж хэлж байна. Нэг.
За хоёрдугаарт одоо энэ сүүлийн үед бас зарим хүмүүс маань ингээд интернетээс мэдээлэл аваад яг боттой мэдээллийг хүмүүст өгөхгүй байна л та. Ямар мэдээлэл вэ гэхээр энэ валютын сангийн ард маш их хэмжээний одоо долларын эзэд байж идэг. Америкчууд бол энийг барьж идэг. Англичууд бол ингээд хатгаж идэг. Нөлөө их байдаг. Эдний одоо гар хөл магадгүй ингээд Монголыг ингээд доллараар барих гэдэг нэг ийм айцыг нийгэм тараагаад байна. Яг бодит байдал дээр тэр хүмүүсийг ингээд мэдээлэл уншаачаа гэж хэлмээр байгаа. Яг өнөөдөр ингээд захирлуудын зөвлөл дээр хамгийн эсрэг байсуртай байгаа нь Америкчууд байхгүй. Энэ яг нийтэд тарагддаг мэдээлэл. Яг ингээд бидний хамгийн их дэмжиж байгаа нь Япончууд, Солонгосууд, Австралийн засгийн газар тэнд дэмжиж байгаа байхгүй. Тэгэхээр тэнд бол ерөөс тийм байхгүй. За 3 дахь поинт бол маш ингээл л дээ. Одоо энэ валютын сан гэдэг байгууллага чинь өөрөө 188 улсыг ардаа шингээсэн. Тэнд ямар ч эдийн засгийн сонирхол гэж байдаггүй. Гэхдээ том эдийн засгтэр бол нөлөө том байдаг болохоор тэнд маш их одоо бодлого бол явж байгаа. Манай эдийн засгийн жижигхэн багхгүй. Тэгэхээр энэ агуулгаараа бол нэг айхтар тийм айгаад эсвэл хардас сэтэд дах зүйл байхгүй гэж. За баярлалаа. Тэгэхээр богино хугацаанд ч гэсэн бидэнд бас яаж энэ байгууллагатай харилцаж ирсэн, эдийн засгийн харилцаанд орж ирсэн талаар мэдээлэл өглөө. Тэгэхээр Монгол банкны зүгээс бол яг хамтарсан мэдээлэл дээр бол банкуд дээр шалгалт оруулна. За ипотекийн зээлийг бол Монгол банкнаас санхүүжүүлэхийг зогсооно гэдэг ийм энэ нэлээд олон тийм хариуцлагуудыг, шаардлагуудыг бас тавьсан байгаа. Шаардлагууд бол саналд нийцэхгүй байна гэдэг одоо хууль тогтоогчд маань бол байр суурь янз бүрийн хэвлэл мэдээллийн байгууллагад өгж байна л да. Тэгэхээр та бас саяын эхний сурвалжлаган дээр гараагүй байдлаар ямар ажлууд Монгол банк хийгдэж байж энэ хөтөлбөр Монгол Улсын засгийн газартай цуг хамтран хэрэгжих болсон талаар бас мэдээлэл өгж байгаа учраас. За тийм. Ер нь бол угаасаа энэ хөтөлбөр маань үндсэндээ 3 бүтээл хэсэгтэй хөтөлбөр байгаа. Эхнийх нь бол мэдээж төсөв, хоёр дахь нь бол мөнгөний бодлого төв банкны үйл ажиллагаа, гурав дахь нь бол банк санхүүгийн зах зээл түнний дархлааг бий болгох, санхүүгийн зурчлалууд ашиг нэмэгдүүлэхээ гэдэг чиглэлд явж байгаа. Тэгээд гол мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх гэж байгаа гол зүйл бол яг л үнийн тогтвортой байдал буюу иргэдийн амжилгаанд нөлөөлж байгаа инфляцийг тогтвортой нам төвшөнд байлгах ёстой гэдэг тэр зорилттой хангаж яваа гэж. Тэр зорилтоо хэрэгжүүлэхийн тулд мэдээж төсөвтэй адилдах төсвийн шин чанартай үйл ажиллагаануудад оролцож ирсэн байдлаа зогсоо гэж байгаа. Гэхдээ 8% хөтөлбөрийн зээлийг бол яг одоогийн нөхцлөөр хэвээ үргэлжлүүлээ гэсэн. Учир нь бол 8% зээл маань эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал иргэдийн амжилгаанд үзүүлж байгаа бод төв нэмрийнхээ хувьд зайлшгүй үргэлжлэх шаардлага байна гэдгийг бол мэдээж тайлбарласан. Энэний дагуу 8% зээл хөтөлбөр үргэлжлэе гэсэн. Гэхдээ санхүүжилтийн хувьд бол одоо жоохон бүтцэд нь өөрчлөлт оруулсан. Гэхдээ олон нийтэд мэдээлэхэд бол яг 8% зээл өнгөрсөн 3 сард ямар хэлбэртэй үргэлжилсэн цаашид яг энэ хэлбэрээр үргэлжилнэ гэж ойлгоно. Харин хөтөлбөрт орохын өмнө бол Монгол банкны бас нэг хүлээж байгаа нэг жижиг үүрэг бий. Тэр нь юу гэхээр банкуудын бодит байдлыг бодитоор нь үнэлээ, тэдний активын хөрөнгийн үнэлгээг тодорхойлъё. Тэгэхээр эвүүнийг хийх олон улсын нэр хүнд бүхий агентлагуудыг сонгон шалгаруулах ёстой. Тэгэхээр энэтэй холбоотой олон улсад одоо нээлттэй зарлалаа бий болгож энэ сонгон шалгаруулалтын ажлыг бий болгох гэж байгаа. Монгол банкны хувьд бол жишээ нь үүнийг хийх одоо хороо байгуулах ёстой. Энэ хороогоо байгуулсан. Одоо яг энэ нээлттэй сонгон шалгаруулалтын зарлалыг олон нийтэд тавихаар ажиллаж байна. За баярлалаа. Тэгэхээр энэ хөтөлбөр extended өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж нэрлэдэг байгаа. Нэг хэсэг бол хэвлэлээр бол standby хөтөлбөр гээл. Яг орох гээд байгаа мó орохгүй мó гэдэг нь бас мэдэгдэхгүй их удсан шүү дээ. Тэгэхээр Дэлхийн банкны хувьд яг энэ хамтарсан энэ өргөтгсөн санхүүгийн хөтөлбөр дээр ямар оролцоотой байгаа талаар Алтан цэцэг эдийн засгчаас сонирхъя. За та бүхэн мэдж байгаа Монгол Улсын засгийн газар улсын их хурлаас ер нь бол дунд болон урт хугацаанд Монгол Улсын эдийн засгийн доктортой байдлыг сэргээе. Өрийн одоо доктортой байдлыг сэргээе. Ерөнхийдөө эдийн засгийнхаа өсөлт хөгжилтийг бол илүү одоо үр дүнтэй ийм болгоё гэсэн зорилт тавьж үүнийхээ хүрээнд макро эдийн засгийн докторчлалтын хөтөлбөрийг бол баталсан байгаа. Энэ макро эдийн засгийн докторжуулах хөтөлбөрийн хүрээнд одоо дэвшүүлэн тавьсан бодлогын зорилтууд, арга хэмжээнүүд нь бол ерөнхийдөө эдийн засгийг цаашид авч явах удирдах энэ бодлогын хүрээнд бол заавалжгүй авах ёстой арга хэмжээнүүд юм аа, зүй ёсны арга хэмжээнүүд юм аа гэдгийг нь манай Дэлхийн банкны зүгээс бол дэмжиж байгаа. Үүнийхээ хүрээнд одоо ингээд сангаас
засгийн газартай хэлэлцээр хийчихсэн байгаа энэ тохиолдолд Дэлхийн банкны зүгээс одоо өөрийн хэрэгжүүлдэг, гишүүн орондоо хэрэгжүүлдэг энэ төсвийн одоо дэмжлэг, одоо budget support гэж бид нэрлэдэг. Энэ төсвийн дэмжлэгийг одоо үзүүлэх боломжтой. Энэ нь өөрөө эргээд одоо Монгол улсын хувьд бол өөрийнхөө нэр хүндийг олон улсад дээшлүүлэх. Тэгээд дунд олон урт хугацаанд эдийн засгаа илүүтэй үр дүнтэй хөгжүүлэх энэ боломжийг эргээд одоо авчрах энэ боломжийг нээж өгж байгаа гэж үзэж байгаа учраас Дэлхийн банкны зүгээс бас энэ төсвийн одоо дэмжлэг гэдэг нэртэй энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлж бас дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байгаа. Тэгэхээр Дэлхийн банкны зүгээс бол яг энэ хэлгэж байгаа мөнгөн дүн дээр бол яг өөрсдийн зүгээс бол манад зээл олгоно гэж ойлгож болох уу? Тийм одоо энэ зээл олгоно. Гэхдээ энэ зээл нь болтгоо зэрэг төсвийн зээл байна гэсэн. Яагаад тэгэхээр манай байгууллагын зүгээс бол төсвийн зээл дээр нь төслийн зээл гэж ойлгодог. Төслийн зээл гэдэг нь бол бидний мэддэг төсөл хэрэгжүүлэх гэсэн үг. Төсвийн зээл гэдэг бол ерөнхийдөө засгийн газрын данс руу төсвийн алдагдлыг хаахад зориулагдсан олгогддог бодлогын арга хэмжээний хариуд олгогддог ийм төсвийн зээл байна. За баярлалаа. Тэгэхээр Icon-ыг MN сайтын хувьд бол яг хамтарсан мэдээлэл хийсний дараагаас бол иргэдийн хувьд 7 төрлийн татвар нэмэгдэнэ гэдэг ажил олгогчид бол иргэд маань мэдээж хэрэг шууд мөнгө санхүүтэй буюу төрөвчтэй байгууллагын урсгал зардалтай нь одоо засгийн газрын гаргаж байгаа шийдвэр хамаарад ирэхээр өмнө нь бол засгийн газрын зүгээс бол татвар нэмэхгүй гэж байгаа татвар нэмэх санал оруулж ирээд за нийгмийн зарим хэсгийн бол маш их одоо жишээлбэл уурхаачид ч байд юм уу маш их дургуутслаа илэрхийлээд тухайд нүүдэл шийдэл нэвтрүүлэг бас хийж исэн дундаж ангиасаа засгийн газар одоо төсөв бүрдүүлэх гэж одоо орлого бүрдүүлэх гэж үзэж байна гэдэг. Танай сайтын хувьд бол мэдээлэл хийсний дараанаас одоо сангийн яамн дээрээс гаргаж ирсэн орлого борлон зарлагын тооцооллуудыг бол инфографик хэлбэрээр их ойлгомжтой үзүүлж байсан л да. Тэгэхээр одоогийн байдлаар ил болсон мэдээллүүд дээрээс одоо тодорхой бус байгаа мэдээллүүдийг юу вэ гэж харж байна. Тэгэхээр ер нь бол яг одоо жишээ нь шийдвэр тогтоогчд маань ол төсөв бол ингээд зөв горимдоо ороод айгу зөв болох чинь гэдэг ойлголт өгч байгаа ч гэсэн яг энэ бол нөө жирийн иргэдийн амьдралд яаж тусах юм бэ гэдгээ ерөөсөө хангалттай сайн тайлбарахгүй байгаа юм л да. Тэгээ бид нэр өөрсдөө нэлээ одоо хааж ирж суралцсны эцэст энэ 7 төрлийн татвар яг иргэдээр яаж нөлөөлөх юм. Тэгвэл хүмүүсийнхаа яг төрөвчнээс нь энэ мөнгийг одоо аваад татварын орлогоо төсвийн орлогоо нэмэгдүүлэх гэж байгаа бол энэ эрх баригч ч өөрсдөө зардлаа яаж бууруулах чаан зарлаа бууруулах чаан гэдэг ингээ асуугаад явхлаар эдгээр ерөөсөө нөгөө мэдээлэл өгөхгүй бүгд ингээ боловсруулалтын шатанд байгаа, төслийн шатанд байгаа гэд ерөөсөө ер нь бол яг хөө ингээд хэвлэл мэдээллийнхэн бол боловсруулалтын шатанд байгаа гэдгийг аягүй сайн ойлгож байгаа. Боловсруулалтын шатанда байж энийг олон нийтэд хүргэж энэ чинь өөр хилцүүлэг үүсчиж олон нийтээс бид нэг ингээд сонгогдсон төлөөлөл маань шийдвэрээ олон нийтийн дуу хоолойгоор гаргах хэрэгтэй шүү дээ. Гэтэл энэ бол ингээ боловсруулалтын шатанд байгаа гэд бүх юмаа дарчиж байгаа. За эхний ээлжинд бол бидний олж авсан мэдээлэл бол 7 төрлийн татвар буюу орлогоо нэмэгдүүлэх, төсвийн орлогоо нэмэгдүүлэх энэ талаар мэдээлэл олж авсан. Тэгээд ерөнхийдөө төсөөлөл 2017 онд энэ яг иргэдийн халаасанд нөлөөлж байгаа энэ орлогоос нэг 200 орчим тэрбум төгрөг бид нар хоримтлуулах юм байна гэж тооцоолол хийсэн. Зарим их сурвалжууд болохоор 500 орчим тэрбум гэдэг. Тэгээ хамгийн ноцтой мэдээлэл нь юу вэ гэхээр одоо энэ бол яг нөө сэтгүүлчийн хуваар олж авсан мэдээлэл. Яг одоо 100% одоо нөө шийдвэр гаргагчид маань мэдээлэл байгаа учраас их сурвалжуудын мэдээлж байгаагаар 540 орчим тэрбум төгрөгийг бол төсөв хуримтлуулна энэ одоо өөрчлөлтүүдээр. Үүнтэй зэрэгцээ 470 орчим тэрбум төгрөгийн зардлаар одоо эрх баригчид маань зардлаа нэмэгдүүлэх чинь төсвийн орлогоо одоо энэ төсвийн тодтолтоо нэмэгдүүлэх чинь гэдэг ийм мэдээлэл ирсэн л дээ. Тэгэхээр нөгөө хямралыг ингээд нөгөө хямарч давж одоо иргэдээ хохироочхоод эрх баригчид маань өөртөө зардлаа дахиад нэмэгдүүлэх гэж байна гэдэг энэ гол үнцэг бол биднэрт хамгийн одоо асуултын тэмдэгтэйлийн юм зүйл болчиход байна л да. Тэглгүй яг сонгуулийн жил болохоор мэдээж хэрэг төсвийн зарлагыг бас бууруулах болов уу гэдэг бол олон жилийн дунджаар харахад бол бас мэдээж хэрэг хэвлэл бол үргээ гүйцэтгэх ёстой. За их хурлын гишүүд болохоор нөхцөл байдалтай энэ олон улсын валютын сангаас тавьж байгаа нөхцлүүд бол их сайн байна, санал нийлж байна. Гэ зарим нэг эдийн засагчид одоо хашчлуун доктор одоо жишээлбэл хэвлэл төгсөн ярилцлагатаа бол хамгийн нейтрал буюу ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага бол олон улсын валютын сан гэ байгуулгын ингээд бас хэлж байгаа юм. Байгууллагад нь бол за эргэлзэх юм бол ингээд эдийн засагчдаас байхгүй байна гэж итгэж болж байна. За тавьж байгаа нөхцлүүд маань хэр
сайн нөхцлүүд вэ? Яг одоогийн манай эдийн засгийн өгөгдөл төр тохирсон уу? Эсвэл ижил төвшний одоо орлого зарлагтай байгаа улсуудыг зөвхөн хараад хийчихүү гэдэг дээр бол бас эдийн засгийн сэтгүүлчид бол асуудлуудыг тавьж байгаа. Тэгэхээр төвшин төгс багшаас одоо IMF-ийн одоо танд байгаа мэдээллээр энэ тавьсан шаардлагууд маань хэр хатуу шаардлагууд байна гэдэг дээр та бас өөрийнхөө байр суурийг илэрхийлээч гэж сонирхмоор байна. Тийм валютын сангийн хөтөлбөртэй холбоотой сүүлийн үед нэлээд нийт хэлэлцүүлэг өрнөд байна. Тэгээд сэтгүүлчд их сонирхож уцтаж асууж байна. Тэгээд энэ бүх асуултуудын дунд нэг том бодлогын шийдэл орхигдоод байгаа байхгүй. Бид нар ерөөсөө ярихгүй. Тэр нь юу вэ гэхээр валютын сангаас биднэрт тавьж байгаа нөхцөл бол бидний хувьд бол Монгол улсын хувьд бол цоошин нөхцөл ерөөсөө биш. Энэ нөхцлүүд бол төсвийн доктортой хуулийн тухай хуультай нийцтэй ийм нөхцлүүд байхгүй. Тэр хуулийг чинь бид нар 2012 онд баталсан. 13 оноос 100% мөрдөд явж байгаа улс орн байхгүй. Тэгэхээр энэ бол одоо жишээлбэл зөв зүгээр байжсэн эдийн засгт гаднаас хатуу болж орж ирээд тавигдсан нөхцөл гэж бол би дотроо бол харахгүй. Энэ бол аль хэдийн институцэн тогтцсон, засаглан тогтцсон ийм тогтолцоо байхгүй. Сүүлийн 3-4 жилд юун дээр бид нар магадгүй алдсан бэ гэхээр төсөвтэй түрэн баяр цагын ерөнхийлөгч хэлсэн. Төсөвтэй дүүцхүүц адилхан тийм үйл ажиллагаа их явуулсан байхгүй. Хөгжлийн банк байна, Монгол банкны хөтөлбөрүүд байна. Тэгээд ерөнхий сайдын дээрх бондын зөвлөл байна тий. Энэ бол төсөвтэй адилдах, төсөв дотроо бол төсөвчин бол алдагдлал нь 2% харагдаад байдаг. Гэтэл яг нэдэр дээр 15-6% төсвийн алдагдлалтай 3-4 жил явчихж байгаа байхгүй. Ийм олон жил ийм өндөр алдагдлалтай явахаар өрийн хязгаар бол даваад явах нь бол ойлгомжтой. Тэгэхээр энэ яриа энэ хилцүүлэг дотроос мартагтаад байгаа байхгүй. Бид нар чинь энэ систем үшээ аль хэдийн энэ нийгэмдээ авчираад тавьсан. Бодлогын шийдэлтэй. Одоо зөвхөн тэрийг үзэл бодлынхаа хувьд бүгдээрээ энэ ачаал бүгдлөгч хуулиасаа даахал асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр анхаарал хандуулаасаа гэж хүсэж байгаа. Тэгэлгүй яг төсвийн доктортой байдлын хуулийг яг таны хэлдгээр бол 13 оноос хойш мөрдөж байсан хэдий боловч одоо Чингис бонд болон Хөгжлийн банк гэдэг давхар төсөвтэй хоёр өөр одоо тайлантай яваад байна гэдгийг бол олон улсын байгууллагууд бас сүүлийн хэдэн жилүүдэд бол шүүмжилж ирсэн. За энэ дээр бол маш их бас улс төржилт хийж байна те эднэр ингэчлээ бид нар одоо засж чинь ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ хөтөлбөрийг яг зарласнаас хойш бол ерөнхийдөө бол гадаад гарчигнуудыг харж байхад бол манад бол их эргээр тусч байгаа шиг байна. За Bloomberg-ийн мэдээлэл дээр бол манай бонд өсснийг онцлон тэмдэглэж байна. Хуралдаа бондыг бол одоо амжилттай солилоо. Олон хүн авах хүсэлтэд ирүүллээ гэдэг мэдээлэл өнөөдөр бас Reuters дээр гарч ирж байна. Тэгэхээр төвшин төгс багшаас асуусан асуултыг бас дор чанд эдийн засгаас яг адилхан л асуумаар байна л да. Та нөхцлүүдтэй танилцсан уу? Эдгээр нөхцлүүд хэр хатуу байна? Төвшин төгс багшийн хэлж байгаагаар бол энэ нөхцлүүд бол гарааны фактууд гэж харж болохоор байна те. Эдгээр нөхцлүүд маань цоо шинэ хатуу зүйл биш. Манад бол аль хэдийн байгаа институцтэй суугаад өгсөн санхүүгийн зохицуулалт байна. Тэгвэл яагаад тойроод байсан юм бол? Зөв санал нэг байна. Төсвийн нөгөө доктортой байдлын тухай хуулийн чинь бид нар бол нэг 2008-9 оны эдийн засгийн халтын дараа хийжсэн байхгүй. Тэг яалч ахгүй дэлхийн банктай нэлээд ярьж байгаад тэгээ олон улсын байгууллагатай ярьж байгаад ерөөсөө энэ сахилгын хатыг цааш сайжруулахгүй бол энэ улс төрийн намуудын амлалтууд энэ эдийн засгаа чирхээд байна гэд. Тэгээ харамсалтай нөгөө манан үсэд хоёр нам чи хоорондоо тохиролцоод ирэхлээр хуулиа өөрчлөөд тэгээ хуулийн босгыг нь бол их сайн тавьж өгсөн шүү дээ. 4-3-аар тавьж өгсөн баг. 3-2 орчлоо. Тэгэхээр бид ингээ хичнээн сайн хууль хийгээд хууль хэрэгжүүлдэг тийм институц нь алах. Тус төрчт нь ч бас тэрийг ерөөсөө хэрэгжүүлэхгүй байна. Тэгээд хэрэгжүүлдэг төрийн байгууллагууд нь хүртэл эр зөриг байхгүй. Тэгээд үр дүнд нь бид нар ийм байдлаар 4-5 жил явж ирлээ. Яг одоо валютын сангийн тавиад байгаа нөхцлүүд бол энийг болио буцаая. Монгол банк та Элбаа улсын төв банк яаж байдаг? Мөнгөний бодлогоо л хэрэгжүүлэлт. Түүнээс ч засгийн газар шиг битээ ингэж мөнгө хөвлөд хараагаад бай. За хөгжлийн банка. Уг нь бол хөгжлийн банк гэдэг чинь бид нар нөгөө төсвийн хүрээний арга хэмжээг хэрэгжүүлж чадахгүй томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлдэг арга хэрэгслийг бий болгоё гэд хөгжлийн банкыг хийсэн шүү дээ. Тэг хөгжлийн банк чинь өөрөө их усроо олон улсын зах зээл дээр босгоод том хэмжээний санхүүжилтийг хийнэ гэсэн чинь эцсийн дүндээ ерөөсөө төсөв шиг улс төрчтөн шийдэл энийг санхүүжүүлгээл тэгэл тэрнийхэн дагуу баах нийгмийн чанартай арга хэмжээг санхүүжүүлээд ингээд өнөөдрийн үр гэдэг чинь ингээд үүсчихэд байгаа нь энэ юм аа. Тэгэхээр энийг эргээ сахилга хатаа болгож байгаа энэ асуудал бол энэ хөтөлбөр дээр үнэхээр туссан байгаа. За энийг бол бид нэр хийгээд эхэлсэн гэж байгаа. Тэгтээ бас арай болоогүй энэ
төсвийн тодтол одоо орно. Төсвийн тодтолоор бол сая бас ингээд тэндээс санаа зовж шиг байна. Орлого талдаа яриад байдаг мөртлөө зарлага талдаа бол хэмнэлт хэрэгдэхгүй байна гэх. Валютын сангаас бол ойлгомжтой хоёр талын хоёуланг нь ярьж байгаа. Зүгээр засгийн газрын зүгээс бол нийтэд мэддэгдэхтэй зөвхөн орлогыг нь ярьсан баг. Парламент дээр ярихад бол мэдээж ил тодор ярих болохоор зарлага талд нь бол ярих баха. Яг энэ хөтөлбөрийг одоо цаашаага авч хэрэгжүүлээд батлаад явах үүрэг нь бол их хуралд байгаа. Ялангуяа 65-д бол байгаа гэдгийг бол дахин бас онцлж хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр ган учир захирлаас бол одоо бид зарим мэдээлэл ил тод гарч ирээгүй байгаа болохоор парламент яаж энийг ил тод хилцүүлэгдэх вэ гэдэг юмыг сая бас боловсролын сэтгүүлч хөндөж байна л да. Тэгэхээр Монгол банкны өмнөх удирдлагууд бол өсөлтийг өсөлтөөр гэдэг юмыг их ярьдаг байсан. Зөөлөн газар дууллаа, өсөлт санхүүжүүлнэ ч гэдэг юм уу те. Одоо өөр тийм зөвл одоо ийм том улсуудын лидерүүдийн их хэрэгэлдэг нэр томьёонуудыг хэрэгжилж ирсэн. Тэгэхээр одоо болохоор илүү одоо шалгах байгууллагыг сонгон шалгаруулна. Мөн зарим одоо санхүүжүүлж байсан хөтөлбөрүүдээс гарна гэдэг юмыг ярьж байгаа болохоор өсөлтийг ингээд сааруулахаар инфляцийг бага байж чадахгүй. Энэ дээр яг макро тооцоонуудыг хийж амжсан байгаа болов уу танаа дээр? Тийм. Макро тооцоонуудын хувьд бол мэдээж олон улсын валютын сан Монгол банк хоёр эхлээд энэ бүх хөтөлбөрийнхаа нөхцлүүдийг тоглохоос өмнө макро бүх тооцоонуудаас эхэлж байгаа. Тэгэхээр төсвийн бодлого дээр гарч байгаа өөрчлөлтүүдийн инфляцтэй эдийн засгийн өсөлттэй за энэ нөхцлүүд мөнгөний бодлогын бодлоготой холбоотой гарах юм мөнгөний агрегатууд зээлийн өөрчлөлтөөр гарах өөрчлөлтүүдийг бүгднийг бид тооцож байгаа. Тэгээд энэ тооцооны үр дүнгээс харахад бол ерөнхийдөө бид бүхэн бас мэдээж ямар арга хэмжээ авах уу, ямар орон зай бий болгох уу гэдэг дээр мэдээж хоёр тал зохицолдог. Энэ хүрээнд ч гэсэн тохиролцсон зүгээр гол эерэг зүйл энэ бодлого энэ хөтөлбөрөөс гарч байгаа гол бодлого бол ерөнхийдөө төсвийн алдагдал маань шатраатай он жилүүдэд буурна. Энэ арга хэмжээнүүд маань зөвхөн энэ жилийн алдагдлыг буулгах биш, цаашдаа тогтвортой алдагдлыг буулгах тийм арга хэмжээнүүд байна гэдэг. Төсвийн алдагдал маань буулгахлаар засгийн газрын үр буюу засгийн газрын үр буулгах буюу засгийн газрын гаргадаг бондын хэмжээ багасж байгаа. Тэгэхээр банкуд маань өнөөдөр тэр засгийн газрын бондыг худалдаж авдаг. Тэгэхээр тэр бондын хэмжээ багасхлаар засгийн газрын хувийн секторт гаргадаг зээлийнхэн орон зай бий болж байгаа. Тэр утгаараа хувийн сектор идэвхжиж нь хувийн секторын зээл олныг 10-аас доош хүрээд өснө. Ингэснээр эдийн засгийн өсөлт эргээ сэргэнэ. Тэ? Тэгээ нөгөө талдөө төсөв маань өөрөө бол чанга талдаа буюу төсвийн алдагдал нь багасж байна. Нөгөө талдаа эдийн засгийн идэвхжил маань сэргэнэ. За тэгээ мөнгө зээл нь бол хит их үнэжил биш нэ 10% өсөлт бол ерөнхийдөө мөнгө зээлийн өсөлтөд бол хэвийн түвшинд тооцогддог. За энэ орчинд бол инфляц бол ерөнхийдөө нэг 6-аас 7% түвшиндээ хадгалагдана гэдэг тэр тооцоог бол бид бүхэн хийсэн. Харин энэ инфляцтай төсвийн энэ нөхцөлтөө мөнгөний бодлого инфляц буугаад төсвийн алдагдал нь багасхлаар бол ерөнхийдөө буцаагаад мөнгөний бодлогыг нь бол зөөлөх орон зай бий гэж байгаа. Үүний үр дүнд бол эдийн засгийн өсөлт бол 18 оноос 8% хүрч тогтворчно гэдэг тийм төсөөллийг бол бид хийсэн. За эргээд нэг тойрчоод нэг оролцогч маань бас 2 минут хариулдаг ба сүүлийн хагас бид нар бол чөлөөтэй ярилцаж болно. Тэгэхээр алтан цэцэг эдийн засагчаас сонирхоход одоо бол яг олон нийт мэдж байгаа нь бол за 5.5 орчим тэрбум долларын одоо ингээ хөнгөлөлтөө санхүүжилт төсвийн алдагдал болон ингээд бусад хандивлагч байгууллагуудаас орж ирнэ гэдэг мэдээг ингээ сонсохоор шууд эерэг манайх шиг одоо өсөлт 1% байгаа үед бол шууд эерэг одоо энгийн эдийн засаг ойлгодог одоо над шиг одоо иргэн бол за ашгүйдээ доллар буурах нь ч гэж баярлах жишээний. Гэхдээ яг ямар процессыг одоо дагаж явах вэ гэдэг дээр та бас өөрийнхөө мэдж байгаагаас бас танилцуулж болох уу? Одоо жишээлбэл өөр орнууд маань олон улсын валютын сан руу за Монгол улсад тэдийг зээлж чадхаар байна ч гэдэг юм уу те. Танахаас бол тэдийг өгнө, ADB-ийн тэдийг өгнө ч гэдэг юм уу. Тухайн мөнгөнд өнгөд бол ил болоогүй гэдгийг бол ойлгож байгаа. Тэгэхээр одоо парламент руу оруулахаас өмнө ер нь аль мэдээлэл нь ил болоод тэрний дараа бид нар ямар процесс дагаж яваад эдгээр мөнгө одоо манай зах зээл рүү шахагдаж орж ирэх юм бол төсөв рүү. За ер нь бол өмнөх одоо манай Монгол улсын өөрийнх нь хөтөлбөр хэрэгжүүлжсэн туршлагаас зарим нэг юм ярихад бол өмнө 2002-3 оны үед 2009-10 оны эдийн засгийн хүндрэл хямралын үед жишээлх юм бол
хөгжлийн түншүүд засгийн газрын одоо хөтөлбөрийг хараад те эдийн засгийн одоо хямралыг даван туулах хөтөлбөр нь ямар байна үүнийг нь дэмжихэд одоо хэдийн хэмжээний тусламжийг одоо те тус бүртээ гаргаж болохоор байна гэдгийг одоо юу гэдгийг нэгдсэн журмаар одоо хөгжлийн түншүүдийн уулзалт эдэр хийгээд ингээд амлалт үүрэг өгдөг байсан шүү дээ. За манайх хэдийн хэмжээнийхээ гаргана манайх хэдийнхийг санхүүжүүлнэ гэдэг. Энэ жилийн нөхцөл байдал бол арай бас тийм биш байна л та. 5.5 тэрбум гэдэг чинь бол ерөөсөн манай Монгол улсын эдийн засгийг ирэх одоо 3 жилийн хугацаанд тогтворжуулахад хэрэгтэй байгаа тэр санхүүжилтийн шаардлагатай байгаа санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум хүртэлх гэж байгаа. Тийм учраас энэ одоо сэлэн буюу энэ хязгаар дотор багтаад хөгжлийн түншүүд маань тус бүрдээ хэдийн хэмжээний одоо санхүүжилт олох боломжтой юм те. Энэ тухайн одоо байгууллагуудын өөрснийх нь бас зорилго дээр нь манай засгийн газрын одоо батлуулсан тэр макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр те. Үүн дотор ямар зорилт дэвшүүлсэн байна гэдгээс нь бас их хамаарна. Тийм учраас одоо юу гэдэг хэдий чиний одоо төсвийн сахилга батыг сайжруулах те өрийн одоо энэ дарамтыг бууруулах дунд хугацаанд эдийн засгийн доктортой өсгөж авч явуулах энэ зорилтууд нь хэр зэрэг хоорондоо уялдаа холбоотой тодорхой байна уу эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд ямар бодлогын арга хэмжээ авах гэж байгаа гэдэг нь тодорхой байх тусмаа энэ нь одоо түншүүдийн олох санхүүжилтийн хэмжээнд бас эргээр нөлөөлнө гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол манай талаас бас их зүйл хамаарах юм байна гэж ерөнхийдөө ойлгуул засгийн газар талаас их зүйл хамаарах юм байна тийм үү? Тийм ер нь бол энэ хөтөлбөр гэж бидний яриад байгаа зүйл маань ерөн цэвэр засгийн газрын хөтөлбөр шүү дээ. Одоо өөрөө бид нар те макро эдийн засгаа докторжуулахын тулд ийм хөтөлбөр санал болгож байна те. Ингээл үүндээ дэмжлэг авч байгаа гэсэн үг байхгүй юу? За манай сангийн яамнаас бас хамт олон оролцсон бол бас илүү сонирхолтой асуултуудыг бас тавьж болох байлаа. Гэхдээ удахгүй бас мэдээллүүдээ ил болгох бах парламент дээр ил хилцэгдэх ёстой болохоор за тэгэхээр Icon-ийн мен дээр гарсан бас нэг мэдээллийг сонирхмоор байна л да. Эрэгтэйчүүдийн насжилтын талаар. За эрэгтэйчүүдийн насжилтан дээр бол одоо тооцоол бас байхгүй байна. За Монгол эрэгтэй хүний дундаж нас ийм байхад одоо олон жил ажилласан эрэгтэйчүүд маань 5 жил тэтгэвэр аваад тэгэл бараг хадан гэртээ явах нь дээ гэдэг тиймэрхүү гарчигтай мэдээлэл гараад за тэр нь одоо Монгол ардын намын бас өгж байсан мөрийн хөтөлбөртөө зөрөлдөж байна гэдэг дээр бас танаа дээр шүүмжлэлтэй өнцгөр мэдээлэл гарсан байсан л та. Тэр яг мэдээ сурвалжлагыг инфографикийг хийхэд энэ хөтөлбөр манай насжилтын хөдөлмөрийн зах зээлийн насжилттай хэр уялдсан санагдсан боловч тестүүлж байна. Тэгэхээр бид нар бол яг олон улсын валютын сантай хамтраад Монгол Улсын засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлэх байна гэдэг мэдээлэлтэй зэрэгцээл олон нийтийн сүлжээгээр бол ингээд шуурал хэлсэн л дээ. Тэтгэврийн тэтгэвэр авах хугацааг хойшлуулах тэгээд дундаж наслалт ийм бага үедүүд энийг ингээ хойшлуулах нь бол буруу гэдэг. За яг энэ үндсэн дээр бид нар бол сурвалжилж үзсэн. За ер нь бол нийгмийн даатгал тэтгэврийн сангийн өөрийнх нь нэг шинтгэл зөв явагдахгүй бэжэж нийгмийн даатгалын шинтгэл буюу тэтгэврийн сангийн дахиад нэмэгдүүлэх болчихж байгаа. Одоо бид нар ч хувь хүн 7%, байгууллага 7% ингээд тэтгэврийн сандаа хуримтлал хийдэг сар болгон бид нар цалингаасан. За энийг болохоор Чойжл сүрэн сайд маань болохоор нийтдээ 5% буюу 18 онд 2% буюу хувь хүн дээр 1%, байгууллага дээр 1% ингээд тэнцүү нэмээд явна. Бид нар ингээд тэтгэврийн сандаа хуримтлуулж байгаа мөнгөө нэмээд иж. За яг болж байна те бид нар ирээдүйдх эрсдлээ бууруулж байна гэсэн үг. Тэгтэл энэ нийгмийн даатгалын сангийнх нь өөрийнх нь зарцуулалт ямар байгаа. Энийг яаж төгөлдржүүлэх гэж байгаа вэ гэдэг хувилбараа бид нарт зэрэгцээ танилцуулаагүй иж. За эргээд л нөгөө тэтгэврийн настаа нэмэнтэй 2036 2026 онд ингээд аль альнийхын 65 болгох чинь ингээд ямар ч нөгөө нэг бидний одоо ядаж сэтгэлийг засах тийм мэдээлэл хийгээгүй ээжж ингээд нөгөө олон нийтийн ингээд сэтгэлээр унах одоо эрх хичээл тэтгэврт гарах гэж байгаа хүн шууд сэтгэлээр унж байгаа сте тий 6 сараар хойшлох нь ингээд 2018 оноос тэгэхээр ийм нөгөө мэдээлэл нь өөрөө тэнцвэргүй ингээд сайн ингээд хүмүүст өгөхгүй байжж шууд одоо нийгмийн даатгалын хуримтлалаа нэмэгдүүлэн тэтгэврийн насыг хойшлуулна гэдэг нь өөрөө айгүй буруу нөгөө өнцөг хүмүүст өгöd байгаа. Тэгэхээр бидний хийсэн энэ юугаар болохоор уг нь бол тэтгэврийн насыг чинь 55-аас хойш эмэгтэй хүн хэдэн жил насалж байна. 60 наснаас хойш эрэгтэй хүн хэд насалж байна гэдэг ийм судалгаа байх хэрэгтэй байна л да. Одоо сая төвшин төгс сахилтын ярьж байгаа тэр судалгаа бол хорон дээр идэв юм байна. Бид нар бол нийгмийн даатгалын сан руу хандсан. Гэтэл ийм судалгаа огт байхгүй. Одоо хийж эхлэх гэж байна гэдэг мэдээлэл өгч байгаа. Тэнгүүд бид нарт ямар онцгой гарч ирж байгаа гэхээр за манай засгийн газар те ямар ч хүн ам зүйн насжилтын судалгаа хийгээгүй мөртлөө зүгээр ижил төстэй орнуудын эдийн засгийн судалгаа хийнгүүтлээ тэтгэврийн насыг
хойшлуулна гэдэг чинь хүн амынхан бодлоготой хэр нийцэж байгаа юм бэ гэдэг бас нэг том асуулт гарч ирж байна л да. Миний одоо саяхыг ойлгож байгаагаар бол одоо компанид хоёулаа ингээд 50% хувьцаатай ингээд улс аваад компани аваа явъя гэж яагаад юу ч гэсэн хоёулаа оруулсан мөнгөө өсгөё гингүүтээ юунд хийх гэж байгаа гэхээр зүгээрээ болно гэдэг байгаатай одоо ямар ч тийм ихтгэл үнэмшил төрүүлэхгүй санагдаад байна л да. Яг өмнө нь яг энэ санал бол арай өөр тоогоор орлого орж ирээд за эргээд дахин сануулхад унсан. За тухайн үед унахад бол одоо ардын намын мөнх бот дарга гарч ирээд улс төрийн шийдвэр бид нэр татвар нэмэхгүй гэж хэлж ирсэн аа. Одоо болохоор дахиад энэ хөтөлбөртөө цуг ороод ирж байгаа. За орлого нэмэгдүүлэх шаардлага байгаа хэсэг дээр энэ 7 төрлийн татвар нэмэх шаардлагыг түвшин төгс захирал эдийн засгийн хувьд та юу гэж харж байгаа? Энэ бас зайлшгүй юу? Өмнөх жилүүдийн энэ макро засахын тулд саяын нөхцлүүдийг бол та шин биш байх ёстой гэсэн шиг энэ орлого нэмэгдүүлэх арга хэрэгслүүдийг хэр сайн тооцоолж оруулж ирсэн мэн таны харж байгаа? Тооцоол түрүүний хэлсэн шиг ил гаргаа учраас бид нэр сайн мөгийн хэлэх боломжгүй байна. Гэхдээ энэ тэтгэврийн даатгалын сан дээр очиж байгаа ачаалал тэр ачааллыг бууруулах арга зам тэтгэврт гарах насыг хойшлуулж байгаа. Энэ бодлогын арга хэмжээ бол нөгөө хувь хүний амьдрал дээр очиж бууж байгаа учраас энэ бол төсвийн гэхээсээ илүү нийгмийн шинжтэй бодлого байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол тэтгэврийн даатгалын сан 500 орчим тэрбум төгрөгийн алдагдaltaй явж байгаа. Жил болгон төсвөөс санхүүжүүлдэг гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл хүмүүс бид нар одоо тэтгэврийн даатгал ингээ мөнгө өгөөд нь шүү дээ. Тэрнээс чинь давсан мөнгө тэтгэврт хүмүүст өгөөд байгаа байхгүй. Өөрөөр бид нөгөө урд хормоо хойд хормоогоор урд хормоог нөхөж чадхаа болцсон гэсэн үг одоо. Тэгэхээр чин энэ тэтгэврийн тогтолцоо чин цаашдаа урт хугацаанд доктортой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийгөө санхүүжүүлээд явдаг юм тогтолцоо байх хэрэгтэй юм бол бид нар тэр тэтгэврт олох насыг нь шинтгэлийн хувийг нь олж тогтоох хэрэгтэй хамгийн зөвөр нь. Тэгээ харамсалтай нь энэ тооцоог бол энэ бол анх удаа гарч иж байгаа сэдв биш. Би түрүү ярьжсэн 2012 онд актуарч гамтгалгын хийжсэн судалгаа байгаа. 2012 онд одоо 4 жилийн өмнө бид нар ярьжсэн байгаа байхгүй юу гэхээр одоогийн тогтолцоо бол докторгүй тогтолцоо байна. Энэ санхүүжилтийг нь төсөв бүлдүүлэхгүй байна. Тийм учраас хэд хэдэн сценариор хувилбаруудаа боловсруулад тэтгэврийн насыг 67 болгоё гэж ярьжсэн байхгүй тэр үедээ. Тэгэхээр энэ бол шин ярьж байгаа сэдв биш. Энэ бол валютын сангийн хөтөлбөр гэхээсээ илүү тэтгэврийн даатгалын тогтолцоо яаж доктортой байх юм бэ? Юу санхүүжүүлж их юм бэ урт хугацаанд? Яг тэгэхээр одоо та үед тэтгэврт гарахад энэ системд бид нэр итгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тийм. Бид нар тэтгэврээ аваа сая төгрөг авдаг. Сая төгрөгөөр юу ч авч амжиргаанд хүрэлцэхгүй бол бидний санаа зовх асуудал мөн байхгүй. Тэгэхээр төр зуурын орлогын дутагдал байна нэг асуудал. Урт хугацааны асуудлууд бас тустай байна. Тэгэхээр энийг бид нар бол нийгмээр маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Энэ тэтгэврийн даатгал дээр бол ялангуяа маш тийм том бүтцийн шинжтэй бодлогын өөрчлөлт хийгдэх гэж байгаа шүү. Тийм хэлэх хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг манд даваа гараг юуж олон улсын валютын сан Монгол Улсын засгийн газрын хамтран хэрэгжүүлэх гэж байгаа шинэ хөтөлбөрийн талаар ярилцж байна. Хэсэг хугацааны сурчлагын дараа эргээд хэлцүүлэгтээ орцгоё. Сар шиндэн сайхан шинлээрээ. Европын алдарт Joy хамтлаг Монголын дайзнаа. Мартинами баяр сургуулийн 3 дугаар сарын 7-нд баярын диско дэжлэг. Тоглолтын уралгаар Шарайрыг хамтлаг алдарт Смоки хамтлагийн ковер тоглолтыг та бүхэн зориулах болно. Таны сэргийх мэдрэмж ориглон. Жонатан, та үнэхээр чухал юм алсан бололтой. Өвхөксдийн хот гэгддэг нэгэн хот хүмүүсийн дунд домог мэт яригддаг. Тэр газар бол Тамаас 7. Сети бол Египтийн түүхэнд хамгийн баян фараон гэгддэг. Бид дайнд явж байгаа билүү? Тэнд нэг юм байгаа. Элсэн дор нэг юм байгаа. Тэд домгийн нууцыг тайлахаар ирнэ. Занд нь шуулсан шарил энд ийм л юм хийдэг байсан. Тэд эрдэнсийг илрүүлэхээр ирнэ. Энд жаахан гэрэл гаргачихъя. Бурхан минь. Үзэгч та бүхэн үндэсний болон дэлхийн шилдэг нэвтрүүлгүүд, шинэ кино, шинэлэг дуу хөгжим, сонин содон сонирхолтой энтертайнмент ертөнцөөр аялахад бэлэн. Тэгвэл Volume Plus-та нэгдээрэй. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн шилдэг энтертайнмент мэдээллүүд, Emmy, Grammy, Oscar гэх зөвхөн шилдэгүүдийг тодруулдаг шагнал гардуулах ёслол. Sarah Paul. And the Grammy goes to 25.
Billboard, UK чартад тэргүүлсэн дуу хөгжим, шинэ кино. Тэгвэл бид ч бас хариуг нь бай. Гүүгээрээ. Шилдэг цэнгээд нэвтрүүлгүүд албан ёсны эрхтэйгээр зөвхөн Volume Plus Entertainment суугаад. Орчин үеийн залуусын сонголт Volume Plus Entertainment сууг. Мелани Кармайклд байхгүй юм байхгүй. 7 жилийн өмнө Алабамагаас ирээд айж гайх зэрэгцсэн охин байлаа. Харин одоо чи миний цэцэгхэн болжээ. Тэр бол загвар ертөнцийн хамгийн халуухан загвар зохион бүтээгч. Нью-Йорк хотын дараагийн хүүтэй болж байгаа. Бас болоогүй. Бид хаана байна? Мөрөөдлийн гэрлийг саналаа хүлээн авчээ. Бурхан минь. Мелани Кармайкл надтай гэрлээч. Бурхан минь. Дуртайгаа сонго. Бурхан минь. Гэхдээ нэг залуутай гэрлэхийн тулд Би Алабамад ирж эхлэе. өмнөх залуугасаа салах хэрэгтэй. Зөрүүд өгзгөө чирч ирээд салах өргөдөл дээр гарын үсгээ зураадах. Амьд явсныг чамтай ингэж нэг таардаг байж. Чи чинь юугаа? Тийм ээ. Баярлалаа. Тоглож байгаа байлгүй дээ. Оливия, би чамтай ярилцах гээд байна шүү дээ. Би оройн зоогонд ч очих гэж хичээсэн. Би амжина гэж утсан. Үнэхээр их хичээсэн. Гэхдээ юу гэж? Нүүл шийдэл нэвтрүүлгийг даваагаар гүйж бид бүхэн тун удахгүй за ээлжид бус чуулганаар хилцэгдэнэ гэж одоо яригдж байгаа эдийн засгийн хөтөлбөрийн талаар ярьж байна. Тэгэхээр бас нэвтрүүлгийг засварлахаас өмнө төвшин төгс эдийн засгчаас зарим нэг нөхцлүүдийн талаар бас санал бодлыг сонирхсон. Тэгэхээр яг тэдгээр дээрээс одоо жишээлбэл энэ одоо 3 дугаарт гээд 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд бус зөвхөн зорилттой бүлгийн 40% нь өгөн за үүнийг хоолны толон байдлаар олгоно 4-р нийгмийн халамжийн давхцлыг арилгаж гэдэг ийм шаардлагыг оруулж ирсэн байгаа. За мөн цэргийн албан агчдын орон сууц зар хангахгүй байх үүрэг гэдэг ийм зарим нэг зүйлийг бол эхлээд зарлагтай бол гаргаад ирсэн байна. За яг эдгээрийг зарлсны дараа бол мэдээж хэрэг хүүхдийн ирэхээр ажилдаг за нийгмийн халамжийн бодлогоос ухарж ийна гэд одоо UNICEF жишээлбэл бол одоо эхлээд яагаад хүүхдүүдээс эхэлж хасах ёстой гэдэг бас өнцгийг гаргаж ирж тавьж байсан. Тэгэхээр ил гарцсан мэдээллүүд дээр бол ингээд болорт ястгүүлж хийснээр хилцүүлэг үүсэх боломж үүсдэг. За ил тод байдлаас бол ууг нь хүн болгон хождог гэдгийг болоод арчлал руу шилжснээс хойш бид хүн маш сайн ойлгож байгаа. Тэгэхээр таны хувьд одоо энэ нийгмийн халамжийн эсгүүдээс энэ хасах дээр бол ямар байр суурьтай байна? Энэ одоо бид өнөөдөр ингээд явж ирсэн эдийн засгийн нөхцөл байдал маань бид нарыг засагт өөр ямар нэгэн сонголтгүйгээр ийшээ очиж байна уу гэдэг дээр та ямар байр суурьтай? Тэгэхээр Валютын сан нь одоо маш хатуу бодлого барьдаг. Бараг бүх зардлуудыг таньчдаг гэдэг тийм нэг ерөнхий явцсан ойлголт яваад ах шиг байна. Би яг захидлуудын зөвлөлтөөр маш олон орнуудын нөгөө кейсүүдээр ингээд саналаа өгөөл явж ирсэн л та. Тэгэхэд бол ерөнхий барьдаг бодлого бол хямарч байгаа үед бол тэр нийгмийн халамжийг бол хязгаардагдаггүй. Харин илүү нөгөөх одоо онилж яг үнэхээр ядуу үнэхээр одоо тэтгэм шаардлагатай тэр үүрэгтэр тэр хүүхдүүд дээр тэр эмзэг давхарх дээр илүү очих хэрэгтэй. Түүнээс ш ингээд нийтд нь ингээд бүгднийг хамруулна гэдэг бол буруу гэдэг ийм л үнцэх байгаа. Тэ. Айл 2008 оны хямралын үеэр л бид нар ярьж байсан асуудал илүү их одоо таргетэд илүү их одоо нөгөө зорилттой бүлгэрүүл оруулна л гэж ярьж байсан. Энэ маань л одоо явж байгаа хэлбэр шүү дээ. Тэгэхээр би бас ингээд түрүүчийн ганц хоёр санаан дээр нэг юм хэлчихсэн л та. Өнөөдөр ингээд Монгол банкаас ярьж байна. Монгол банк цаашаа бодлогоо ингээд хэрэгжүүлэх гэхлээр төсвөнөө ингээд тэйг болоод байна гэдэг. Энд чинь бидний нөө сүүлийн 10 жилийн одоо асуудал багхгүй. Төсөв мөнгөний бодлого хоёр нь хоорондоо уялдаж өгдөг. Өнөөдөр яаж яана гэхээр төсөв нь одоо хитрхи ихт хилээд тухайлбал ингээд маш их хэмжээний зардал гаргангуудаа бага хэмжээний орлоготой зөрүү үеийн алдагдлыг дотоодын бонд гаргах замаар санхүүжүүлээд байгаа байхгүй. Бараг тэр их үүсвэр нь жилийн мэдрийн одооны төсвийн цалингийн сантаа тэнцээд эхэлж байгаа. Тэнгүүтээ тэнд өгж байгаа хөө нь одоо 17% татвар байхгүй гэдэг. Ингээд нөгөө нэг хувийн сектор руу орох ёстой мөнгө чинь бүгдийн засаг сурч авангуудаа маягаа цалин тэтгэмж гэдэг нийгмийн арга хэрэгсэл хийгээд байгаа байхгүй юу? Ийм байдлаар бид нар яваад байгаа юм а. Энийг зогсоо гэж байгаа. Энийг зогсоох шаардлагатай. Энийг зогсоож ир тэр тэтгэврийн орчныхын тэр хөрс нь эрүүл болох юм.
Одоо би ганцхан жишээ хэлээ л да. Япон гэхэд өнөөдөр насжилт бол маш өндөр 82. Гэхдээ Японы нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан бол маш их алдагдaltaа. Дотоодын бүтээгдэхүүнээ бараг 200%. Улс төрчид нь болохоор өмнөгээ шийдэж чаддаггүй. Шийдчих гэхлээр заавал татвар өсөх хэрэгтэй болдог. Худалдааны татвар. Татвараа өсгөё гэдэг улс төрчид нь ингээ санаачлаг гаргалаа гэхэд нийт сонгогчдын 50-аас дээш хүн дандаа тэтгэврийн насных. Япончууд өндөр настай шүү дээ. Ийм байдлаасаа болоод Япон хүртэл ингээд асуудалтай явж байгаа байхгүй. Ийм нөхцөл ирээдүйд тулчаад байгаа болохоор бид нар залуучууд ихтэй ийм орны хувьд бол хөрсөө өнөөдрөөс одоо цэвэрлж авъя гэсэн ийм санаагаар энэ хөтөлбөр тусч байгаа. Яг тооцооллын хувьд бол маш олон тооцоолууд бол хийгдэж болж байгаа. Гантлаг гэдэг залуу бол үнэхээр Монголд байгаа аюул мэржлийн акторч байхгүй. Бид нар ярьж байгаа юм бол одоо private pension fund гэж ярьдаг шүү дээ. Хувийн тэтгэврийн даатгалын сан оруулж ирснээрээ бол энэ өрсөлдөөнийг бий болгож засгийн газрын нийгмийн даатгалын сантай өрсөлдөж тэр нэг хөрөнгө оруулалт өгөөжийг нэмэгдүүлэх нь ганц гарцсан байна гэсэн байдлаар ажиллаж байгаа. Ер нь бол яг олон мэргэжлийн залуучууд бол энэ чиглэлээр судалж байгаа юм байгаа шүү дээ. Тийм гантлаг актуарч манай нэвтрүүлэгт бас нийгмийн даатгалын сангаар орж явахад түрүүн болортиас төгс төвшин төгс багшийн хэлжүүлсэн саналуудыг бол бас тухайн үед бас хувийн даатгалын сангийн хууль орж байсан санагдчих байна. Бид хөгшөрхөөр яг манай үеийнхний ганц санаа зовдөг юм л да. Биднэрт тэтгэвэр байх уу байхгүй. Төрийн тэтгэврийн санд итгэх үү? Одоо хувийн тэтгэврийн санд мөнгөө хуримтлуулад явж байсан дээр үү гэдэг бол бас яг одоо 30 тэгээ 30-аад наснаас доош байгаа залуучуудын хувьд бол санаа зовж байгаа асуудлуудын нэг гэж бодож байна. Тэгэхээр нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчд маань бас нүүдэл шийдэлтэлхүүр үгийг ашиглаад бидний асуултаа хариулах боломжтой байгаа. Тэгэхээр яг IMF болон Монгол банк засгийн газар яг энэ хөтөлбөрөө зарладаг өдөр хэвлэлийн байгууллал дээр сууж явахад бол хамгийн таалагдсан гэх юм уу одоо эдийн засгийн сэтгүүлч нарын хувьд их эерэг хүлээж авсан мэдээлэл бол банкуудыг шалгана. Манай банкны систем хэр эрүүл вэ? Банкуд дээр стресс тест гэж бас хийнэ гэж өмнө нь шаардлага тавиад унсан гэдэг тийм мэдээлэл албан бус мэдээлэл бол их гарч байсан. За банкуд дээр стресс тест хийхээр манай банкуд бол одоо эрүүл ус харилцаатай байгаа банкуд байна гэдэг тийм сэрэмжлүүлэг мэдээллүүд бас гарч байсан албан бус. Тэгэхээр яг энэ шалгалтууд одоо шалгалт оруулах байгууллагыг бол танах удахгүй ажлын хэсэг байгууллага зарлах юм байна. Энэ шалгалтууд хизээ гарах вэ? Хизээ явагдаж 3 сар болгон сангийн яамнаас бол мэдээ аваад ингээд харилцан мэдээлэл солилцоод явна гэдэг мэдээллийг бол хэвлэлийн мэдээнээс нь харсан болохоос биш яг банкуд дээр хизээ шалгалт оруулах уу? За тэр шаардлагатай байгаа санхүүжилтийн зарим банкуудад олгож заримд нь хязгаарлалт тавих ажиллагаа хизээнээс эхлэх юм бол тийм одоо банкны санхүүгийн салбарын дундаа банкны салбарын дархлааг нь бэхжүүлэх тийм санхүүгийн зуучлалыг ашигын дээшлүүлэх гэдэг тэр хүрээнд бол олон улсын валютын сангийн хөтөлбөртөөс зарим нөхцлүүд шаардлагууд бол тусаж байгаа. Эхнийхэн шаардлага нь бол сая хэлдэг хөрөнгөхийн үнэлгээг нь эхлээд дэлхийн нэр хүнд бүхий байгууллагаар олон улсын стандартын дагуу бүх активуудыг нь эхлээд яг одоо байгаа ангилалд байна уу? Чанар нэг одоо банкуудын хэлж байгаа шиг байна уу? Шалгая гэж байгаа. За тэр үр дүнгийн нь бол ерөнхийдөө одоо бид нэр компанийн шалгаруулад үйл ажиллагаанд нь оруулаад шалгалт нь хийгдэх ерөнхийдөө бидний тооцож байгаа бол олон улсын валютын сантаа олгоцсон бол нэг 11 сарын орчим тэр үр дүнгууд нь гарах нэ ойлгож байгаа. За тэгээ ямар ч сан хөрөнгөний үнэлгээг гараад ирэхлээр олон улсын валютын сан бол биднээс хамтраад стресс тестинг гэдэг зүйл хийе. Макро эдийн засгаар бас бий болж болох зарим нэг эрсдлүүд байна, тийм үү? Хөрөнгөний үнийн уналт байна, валютын ажлын сулралт байна. За эдийн засгийн өөр нөхцлүүд өөрчлөгдлөө гэхэд банкны энэ чанаргүй зээлийн асуудлуудын хөрөнгөний үнэлгээнд дээр ямар өөрчлөлтүүд бий болохоор байна вэ гэдгийг нь судлаа гэж байгаа. За тэрэн дээр үндэслээд бас тэр шалгуурыг бас хангахгүй байгаа банкуд байгаа бол энүүгээ хангахын тулд одоо бизнесийнхаа төлөвлөгөөгөө бидэнд боловсруулж ирээ. Одоо ийм танах бас ийм эмзэг байдлууд байна. Энэ эмзэг байдлуудыг даван туулахын тулд ямар төлөвлөгөө боловсруулж ажиллах гэж байна вэ? Энэ төлөвлөгөөгөө боловсруулж өгөөч гэнэ. Тэр бол маань 18 оны эхний улирлаас эхлэх юм. За тэгээд энэ төлөвлөгөөгөө биелүүлээд чадаад бүх үйл ажиллагаа стресс тест хөрөнгөний үнэлгээнд зүгээр байгаа банкуд маань хийх үйл ажиллагаа явуулна. За харин магадгүй энэ явцад зарим нэгэн алдаа дутагдал байгаа бизнес төлөвлөгөөгөө хангаж чадахгүй байдал нөхцөл байдал үүсэхийг бас үгүйсэхгүй одооноос ил тод байх хэвээр. Энэ тохиолдолд бол мэдээж бас төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх тэр чанаргүй зээлийн асуудлуудыг шийдвэрлэх ажлуудыг бол давхар авч хэрэгжүүлэхээр ойлголцоо тохиолдсон байгаа. Энэ дагуу бол энэ банкны дархлаагийн салбарын дархлаагийн сайжруулах
эдийн засгийн өсөлтийг дэмжих, хүс дэмжтэй байлгах энэ санхүүгийн зурчлалыг үүргийг гүйцэтгүүлэх чиглэлд холбогдох арга хэмжээгийн шатаалт авахад олон улсын валютын сантай ойлголцсон. Тэгэхээр англи хэвлэлийн мэдэн дээр яг нэг зүйл бас нэмээд тодруулахад англи хэвлэлийн мэдэн дээр одоо хадгаламж эзэмшигчдийг хадгаламжийг даатгах гэдэг үг бас ороод ирсэн байсан. Өмнө нь бол манай хадгаламж бол даатгалтай байсан, түр батлан даатсан байж байгаад хэсэг хугацаанд хэрэгжээд болсон байгаа. Тэгэхээр тэрэн дээр ямар төлөвлөгөөтэй байгаа бол танай Монгол улс угаас хадгаламжийн даатгалын тогтолцоо хөгжөөд үүсээд сангийн яам болон Монгол банкны санхүүжилтээр бас сан үүсээд тэс сан маань өөрөө авчаад явж байгаа. Нэг өсөндө хадгаламж эзэмшиж байгаа хадгаламж 20 сая төгрөг хүртэл хадгаламж эзэмшигчд бүрэн даатгалд хамрагдаа явж байгаа гэсэн үг. Гэхдээ миний сая хэлсэн үнэлгээнүүдийг хийх явцад зарим нэг банкуд дээр одоо жишээ нь эсэл эмзэг байдал үүслэхэд тэднийг байна бас бүрэн даатгалцсан байдлаараа даатгалынхаа сангаар хаах шаардлага гарч магадгүй. Энэ тохиолдолд хадгаламжийн даатгалын корпорацийн санхүүжилтийн сангийнхын хэмжээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг нь яг одоо энэ эслийг даах хэмжээнд төгөлжүүлэх тэр шаардлагууд бас үүсэж байгаа. Тэр дагуу хөтөлбөртөөс хадгаламжийн даатгалын тогтолцоог илүү боловсронгүй болгохоо гэдэг үүргийг бас Монгол банк хүлээж. Монгол банкын санхүүгийн тогтолцоо байдлын зөвлөл буюу Монгол банк сангийн яам санхүүгийн зохицуулахаар хүлээж байгаа. За баярлалаа. Тэгэхээр алтан цэцэг эдийн засгчаас одоо ээлжид бус чуулганыг бол засгийн газраас хүлээж ийн гэдэг мэдээлэл засгийн газраас одоо санал нь орж ирэхээр ээлжид бус чуулган хуралдана гэж байгаа. Тэгэхээр ээлжид бус чуулган маань энэ хөтөлбөрийг за хилцээд батлая гэхээс өмнө нөгөө бусад орнуудаас нөгөө коммитмент буюу одоо мөнгөн дүнгуудээ танаа болон бусад донор байгууллагууд руу ирүүлж амжихгүй бол яад юм бол энэ одоо би зүгээр тарааллын үед яаж явд юм бол сайн ойлгохгүй байгаа болохоор асууж байгаа шүү. Гэхдээ яг одоо 2017 оны төсөвтөө тодтгол хийж баталсан байна гэдэг бол одоо нэг урьдчилсан нөхцөлийн нэг. Яг үүнтэй адилхан одоо яг энэ хөтөлбөрийг санхүүжилтийн хувьд одоо дэмжиж оролцох гэж байгаа хөгжлийн түншүүдийн зүгээс эдийн хэмжээний одоо санхүүжилт гарах боломжтой юм бэ гэдгийг гаргаж өгнө гэдэг бас л одоо үүнтэй адилхан нэг л нөхцөл л доо. Тийм учраас энэ бүх процесс жишээлх юм бол одоо яг юу гэдгийг захирлуудын зөвлөлөөр ороход ийм нөхцөл биелсэн байх хэрэгтэй гэдэг 3-4 нөхцөл тавьсан байгаа бол эднэр нь дистаратаа явна гэсэн үг биш те. Бүгдээрээ л одоо дордороо энэ нөхцөл биелсэн байх хэрэгтэй гэдэг утгаараа одоо засгийн газарч бай, хуралч бай, бусад дэмжиж байгаа түншүүдч бай өөр өөрийнхөө процедураар энэ асуудлаа явуулж ийна л гэсэн үг л дээ. Тэгэхээр яг засгийн газрын хувьд бол ингээд түрүүн болортын сэтгүүлч хэлснээр орлогоо нэмэгдүүлэх саналууд нь бол бас нэлээд тодорхой байгаа боловч бас зардлаа нэмэх гээд байна гэдэг дээр бол ямар хязгаарлалтуудыг хөтөлбөрийн хүрээнд оруулж өгсөн байт юм бол хэрвээ засгийн газар яг урд өмнөх их хурал уучлаарай. Урд өмнөх жишгийнхаа дагуу за улс төрийн нөхцөл байдал болон одоо дахиад сонгуулийн жил гэдгийг хэлхээс өөр аргагүй 100 хоногийн дараа сонгуул болох гэж байна. За тэгэхээр зардлаа ингээд нэмээд оруулаад ирэх юм бол 3 сар тутамдаа ингээд бие бинийгээ хянах энэ механизм ажиллана гэдэг байгаа. Тэгэхээр сангийн яам дээр яг тусгай үүргийн одоо хүн сууд юм уу эсвэл төслийн ажилтнууд хянаад явд юм болов мэдээлэл нь яаж дамжд юм бол процессын хувьд алтан цэцэг хэлцгчээс. За ер нь бол урд өмнөх туршлагууд дээрээс шүү дээ. Урд өмнөх туршлагуудыг харж байхад бол хөтөлбөр тохирлоо. Тэнд нөгөө бодлогын арга хэмжээгээ тохирчсан байгаа. За үүнийг мэдээч хэрэг захирлуудынхаа зөвлөлд оруулахын тулд эн чинь хууль ёсны одоо баримт бичгээр баталгаажсан байх ёстой. Тийм учраас одоо юу гэдгийг 2017 оныхоо төсвийг тодтгсон байна гэсэн нөхцөл төр тохирсон бол одоо бид нар жишээлх юм бол их хурлаараа баталчихсан 2017 оныхоо төсвийн тодтголыг одоо үзүүлнэ, харуулнаа. Аль тэр байгууллагынхаа хуульч тий. За өшөө одоо юу гэдэг өөр ямар нөхцөл тохирсон байгаа. Түүнийгээ одоо хууль ёсны баримт бичиг гэж авч үзэж болох үст тийм хүчинтэй баримт бичгээр баталгаажуулдаг. Тийм учраас ямар ч жижиг бай одоо ямар ч салбарын одоо нөхцөл бодлогын арга хэмжээ байлаа гэхэд үүнтэйгээ холбоотой ямар шийдвэр гаргаж болох уу тий. Аль талыг илүү тоймлж харж үзэж болох уу. Энэ бүх үйл ажиллагаа бол нэгсэндээ зэрэг параллельнэл явагдаж байх хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр болортын сэтгүүлчээс одоо чуулган болтол сангийн яамнаас танаа дээр гарсан тоон мэдээллүүд өөрчлөгдөөдсөн л та. Яг одоо хилцүүл яг мэдэгдлийн дараа танаа дээр гарсан мэдээлэл мөн iTunes гэмээр сайтн дээр ингээд ийм 7 төрлийн татварыг нэмнэ гэдэг. Та нар болохоор ажил олгогч болон хувь хүн тань дээр ийм дарамтууд ингэж ийм огноогоор орж ирэх чинь. Дараа нь тоон өөрчлөгдсөн байсан. Тэр сангийн яам тоогоо шинжилж
өгсөн үү? Тэр нь болохоор нөгөө хувь хүний орлогын албан дотортой холбоотой цалингийн интервал нь өөрчлөгдсөн. Ер нь бол яг нөгөө цалингийн интервал нь 5-500 мянгаар явж байсан. Одоо жишээ нь 10% хувь хүний орлогын албан доторыг 15, 20, 25% ингээд шатлалтай болох энэ цалингийн интервал бол өөрчлөөд одоо яг боловсруулалтын шатанда явж байгаа учраас тэгж өөрчлөлт оруулсан. Яг энэ нь бол сангийн яамны өөрсдийнх нь яг мэрэгчлэтнүүдээс баталгаатай их сурвалжаас авсан мэдээлэл. За ер нь бидний нөгөө олж авсан мэдээлэлээр бол 2-7 хоногийн өмнө буюу цагаан сарын баярын өмнө засгийн газрын хуралдаанаар одоо IC-ийн нэмэн дээр хамгийн сүүлд мэдээлэгдсэн байгаа цалингийн интервал бол ерөнхийдөө засгийн газрын гишүүд шийдэл түрээд тохиролцсон гэдэг мэдээлэл авсан. За үүгээр болохоор ерөнхийдөө бол яг хувь хүмүүст хэрэгцээтэй мэдээлэл гэх юм бол ер нь бол одоо бидний төлж байгаа хувь хүний орлогын албан татвар бол 10% байгаа тийм. Энэ болохоор сая 500 хүртэлх цалинтай хүмүүст бол энэ хിവэрэ байх юм байна. Сая 500-аас дээшээ орлоготой хүмүүст нь тодорхой шатлалаар нэмэгдээд явна. Тэгээ дээрэс нь одоо эрх баригчид маань юу гэж тайлбарлаад байгаа гэхээр татварын энэ шинжилсэн тогтолцоо бол биднэрт хэрэгтэй. За хөгжингөө оронд ч гэсэн энэ бол байдаг. Энийг бол хүлээн зөвшөөрч болно. Юу гэхээр одоо бага орлоготой ирэх орлогын албан татвар тодорхой хэмжээгээр буурна. За яг энэ судалгаагаар болохоор манай эзэн судалгаагаар нийт иргэдийн нэг 85 орчим хувийнх нь одоо энэ хувь хүний орлогын албан татвар ерөнхийдөө дарамт буурна. 10-аас доош хувь руу орох юм боломжтой. 10 болон 10-аас доош хувь руу. Сая 500-аас дээш төгрөгийн цалинтай хүмүүс тэгэхээр нөгөө нэг 15, 20, 25 гэж шатлсан татваруудаа орно. Тэр нь болохоор нийгмийн ерөөсөө нэг 5-аас 15% байт юм байна л та. Ингээд татварын шатлал бол буурчин гэдээ бид нарт аягүй сайхан ойлголцож байгаа. За бидний одоо төлөх татвар ингээд эрхчлээс буурах юм байна. Ингээд аягүй гой ойлголт өгчөнгүүд л нөгөө нийгмийн даатгалын шинтгэлээр 1-1% нэмээ явуулчихлаар бидний орлого 85% нь эргээд буурчих байгаа юм л та. Яа тэгэхээр одоо бидний яг авж байгаа үндсэн цалингаас чинь эхлээд боддог 10% нийгмийн даатгалын шимтгэлээ дээрээс 1% нэмчихлээр бидний нийт орлого бол нэг ойролцоогоор нийт иргэдийн цалин авж байгаа иргэдийн 85% нь орлого бол тодорхой хэмжээгээр буурч байгаа юм гэдэг судалгааг бид нэр хийсэн. За тэгэхээр их сонирхолтой байна. Яг ингэж одоо мэдээллийг хөөж интервалд оруулж харахаар за яг ажиллагчд болон одоо сая 500-аас дээш орлоготой ч юм уу хүмүүс юм уу одоо энэ машин оруулж ирдэг тамхи арх нийлүүлдэг байгууллагууд маань өөрсдийнхөө бас бизнесийн бодит мэдээллийг тооцох боломжтой байна. Тэгэхээр төвшин төгс захирлын хувьд бол бас одоо Монгол банк сангийн яам маань мэдээллүүдээ бол энэ макро тооцоолуудаа одоогийн байдлаар ил гаргаагүй байгаа болохоор бас энэ дээр сэтгэл хэлэхэд хэцүү байна гэж түрүүн бас хариулж байна. Тэгэхээр гадны орнуудад яг ийм хөтөлбөр хэрэгжиж чинь гэхээр бас think tank-ууд нь буюу одоо эдийн засагчид нь ихтэй сургуулиуд нь параллельны бас энэ их баригчдын хэлж байгаа юм хэр оновчтой яг амлалтууд болж бууж байна гэдгийг шалгах тийм механизмууд байдаг уу? Одоо танаа шинжилгээний хүрээлэн дээр ч юм уу Монгол Улсын их сургууль дээр ч юм уу яг ийм параллельны хийж байгаа газар байгаа болоо тийм шинэ мэдээлэл зөвхөн нэг өгөгдөл дээр нь ч гэсэн харж үзэж болдог байх тийм ээ. Тэгээ би түрүү ярьжсэн энэ хүмүүстэй их нэвтрүүлэг эхлэхээс өмнө валютын сангийн хөтөлбөр бол маш олон улс орнуудад хэрэгжиж эхэлж байсан. Тэгээд маш их олон алдаа гарсан гэж хүмүүс яриад байгаа. Тэгээд тэр нь айдас бий болгосон тэ нийгэмд. Ялангуяа Монголд ч гэсэн тэр айдас бас байгаа. Гэхдээ тэр алдаануудыг ингээд харах юм бол нэг байнга давтагдаад байгаа зүйл нь энэ нийгмийн хилцлийг ерөөсөө явуулдаг. Тэрэн дээр маш дутагдaltaй ажилладаг. Нийт дээр хүлийн зөвшөөрөгөө байхад ямар ч хөтөлбөр яам тамгийн газрын төвшөнд хөтөлбөр хэрэгжлэхэд хүмүүс нь ойлгохгүй бол тэр хөтөлбөр дэмжигдэхгүй байх магадлал өндөр. Тийм учраас одоо өнөөдөр Монгол улсад энэ яригдж байгаа хөтөлбөрийг бид нар авч хэрэгжүүлэхийн тулд нийтээрээ иймэрхүү төрлийн хилцүүлгийг маш их явуулж явах хэрэгтэй. Дунд иргэн скетнүүд, малчид, ажилчид бүгдээрээ тодорхой нэг ойлголт авах. Юу руу яваад байна гэдгийг ойлгож явах ойлголт бий болох хэрэгтэй нийгмээр. Тэгжиж нийтийн ийм дэмжлэг авч иж ийм хөтөлбөрүүд амжилттай болдог. Тэгэхээр тэрэн дээр бид нар анхаарах учраас иймэрхүү хилцүүлгүүдийг бид нар байнга хийж явах хэрэгтэй. Нөгөөд нэг шалгах арга нь бол таны хэлсэн судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд давхар төсөвдөр ирэх ачаал, эдийн засгтэр буух ачаалал нөлөө ямар байдаг талаар бол судалж явах хэрэгтэй. Тэгээ нөгөө засгийн газраас төвшүүлсэн
санаануудыг өөрийн аргаараа нотлох эсвэл буруу өөр